Сүүлийн үед олонний анхаарлыг ихээр татаад байгаа нэгэн үйл явдал нь зам тээвэр яамны төрийн нарийн бичгийн дараагасан Батцаяа болон өмнөд Солонгосын Samsung C&T компани захирлыг эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас саад болон цагдаа ороод байгаа явдал юм а. Эдгээр эрхмүүдийг цагдан хор шалгаж байгаа бас нэгэн шалтгаан нь Ухаан хутгаас Гашуун сухад хүртэлх 247 км төмөр замын ажилтай холбоотой болох нь олон жил болоод байгаа. Эдийн засгийн чухал ач холбогдолтой энэхүү төслийн талаар илүү мэдээлэлүүд улс төрчдийн дунд нэлээдгүй халуун сэдв байсаар байгаа юм. Гэсэн улс төрчдийн зүгээс энэхүү төмөр замын асуудлаар нэгдсэн нэг ойлголтод хүрч чадалгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Уг нь манай улсаас бүгд найрамдах хятад ард улс руу нийлүүлдэг экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үн ханш зах зээл нь ч нэлээдгүй хумигдах байдал ажиглагдаад байгаа. Тэр ч утгаараа цаашид уулуурхайн гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсийг бүгд найрамдах хятад ард улс руу экспортлож эдийн засгийн шинэ маневр хийх шаардлага зүй ёсоор тулгараад байна. Энэхүү ажлыг цаашид тогтвортой өргөжлүүлэхэд чухал нөлөөтэй төмөр замын ажил эдийн засгийн хямрал улс төрчдийн явцсан ашиг сонирхлоос үүдэн зогсон байдалд орчихсон. Энэхүү төмөр замыг барьснаар 5 толгоогоос гарах нүүрсийг бүгд найрамдах хятад ард улс руу дамжуулан экспортод гаргаж ачаа тээврийн зардлыг хэд дахин бууруулах ач холбогдолтой юм а. Уг нь анхлын энэхүү төмөр замыг барих ажлыг Energy Resource компани өөрийн хөрөнгөөр байж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч тухайн үеийн зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттуулга энэхүү эрхийг Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцаат компанид авч өгсөн байдаг. Улмаар Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн дараагасан Батцаяа төмөр зам барих ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр бүгд найрамдах Солонгос улсын Samsung C&T болон SCTM компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж Ухаан хутгаас Гашуун сухад хүртэлх 247 км төмөр замыг бариулах ажлыг даатгсан. Гэсэн ч энэхүү төмөр замын ажил одоо хүртэл бүрэн дуусаагүй нэг ёсондоо зогсон байдалд орчихсон их хэмжээний мөрөнгө мөнгө салхинд хийсгэж гисэн хариуцлагагүй үйл явдал болж байгаа юм а. Түүнчлэн тухайн үед барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттуулга болон Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцааны компани захирласан Батцаяа нар бүгд найрамдах Солонгос улсын нэгэн компанитай төмөр зам барих талаар 20 хуудас бүхий нууц гэрээг байгуулж ирсэн гэх мэдээлэл чиглэлсэд авсан. Харин энэхүү нууц гэрээний асуудлыг Баттуулга сайд эрс эсэргүүцэж үүсгэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Тэгээ сүүлд нь нууцаар Солонгос хятадын хамтарсан Mercury гэдэг групптэй төмөр зам байгуулах гэрээ гэдэг нууц гэрээ байгуулсан. Монголын төмөр зам компани захирал Батцаяа гэдэг хүн оролцож энэ гэрээнд гар үсэг зурж Солонгост тэр гэрээнд гар үсэг зурж явах үедээ гар хөл барьж ясан ийм зураг интернетээр тавигдсан. Ийм юм болсон байна ямар учиртай юм гэсэн асуулт тэр үед нь тавьсан чинь тийм юм болоогүй хутлаа ташаа мэдээлэл байна гэж худал хэлээд өнгөрсөн. Ийм гэрээ бодтойгоор байгуулагдсан 20 хуудас гэрээ англи дээр байгуулагдсан Баттуулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Уг нь анхлан гаргасан төлөвлөгөөгөр бол энэхүү төмөр замыг ирэх 2016 онд ашиглалтанд оруулж 2018 он гэхэд манай улсаас гарах коксцсон нүүрсний экспортыг нэмэгдүүлж 30 сая тонн хүрэхээр төлөвлөсөн ч их сансан газар 9 шин хоосон гихчийн үлгэр болоод байгаа. Түүнчлэн энэхүү төмөр замын ажил Чингис бондын мөнгнөөс 260 сая Америк долларыг зарцуулсан ч өнөө хэрэн дуусаагүй байгаа нь энэхүү ажлыг зогсоосон гацаасын эрхмүүдэд хариуцлага тооцох бүрэн үндэслэлтэйг хэлэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Одоо энэ 247 км төмөр замын үлдсэн ажлыг хаанаас санхүүжүүлж хэзээ энэ төмөр замыг дуусгах гэж байгаа юм бэ? Энэ төмөр замыг дампууруулсан явдал дараа нь энийг залгуулад 5 толгойг дампууруулж байгаа энэ процесс чинь нэг л эзэнтэй юм шүү дээ. Энэ асуудлаа яах гэж байгаа? Тэр төмөр замыг дампууруулсан этгээдүүдийн нэг нь 5 толгой асуудлаар сонин дээр их хурлын бүтцийн байгууллагын санал дүгнэлт маягийн юм гаргаж энэ хаваржинга 16 оны сонгуульд бэлтгэвэ. Энэ чинь болж байгаа юм уу? Одоо энэ төмөр замын хариуцлагыг хэн хүлээх гэж байна? 7 орчим тэрбум тонн нүүрсний нөөцтэй 5 толгой ордыг ашиглах тухай асуудал яригдах усноос хойш 10 гаруй жил улс төрд бизнесийн бүлэглүүдийн зөрчилдөж эхэлсэн. Тэдний зөрчил уг ордын нүүрсийг төмөр зам тавьж их хэмжээгээр зөөхөн зүвөө буруу юу гэдэгтэй холбоотой нь ажиглагддаг. Зөвнөөс болоод 5 толгойг тойрсон тус ордоос Монгол улсын өмнөд хил болон дорнод хил хүртэл тавих төмөр замын асуудал өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохоос илүүтэй хэрүүл маргааны сэдв болсоор ирсэн нь харамсалтай.